стори үзүүлж байна. Хэрв та бэлэн бол анхаарлаа хандуулна уу? Түүхийг хүүрэнсэн хүний хүсэлтээр болсон газрыг нууцлан хүмүүсийн нэрийг өөрчилсөн болно. Энэ явдал 2010-ад оны үед намрын ихэнх сард тэр аймгийн нэгэн нурууны үргэлжлэл гүн тайгаад болсон юм. Тэр жил самар маш их гарсан тул манай үеэл ах Батнасан түүний найз Тулгаа бид гурав хідэн төгрөг олох санаатай тайга руу гарахаар болов. Би тэгэхэд дөнгөж 20 хүрч байсан. Хөдөөний амьдрал ой тайгын цээр ёсыг сайн мэдэхгүй залуу байлаа. Тайга руу орохын өмнө сумын өндөр настан даваа ах бидэнд хандан. Миний дүүнэр тайга гэдэг чинь эзэнтэй газар шүү. Мод цохиж самар түүхтэй мөчөр нахайг нь хугалж ишийг нь гимтээж болохгүй. Хамгийн гол нь уулын савдаг ойн амьтдын ноогдлыг заавал үлдээдэг юм. Модон дээр хамаг самрыг ширхэгч үлдээлгүй хамж авч болохгүй. Ядаж тал хувийг нь амьтдад үлдээж байгальдаа өршөөл ирж зөвшөөрөл хүсэн сүү өргөж хишиг тавь. Хэрэмж ирэх шууд бүгд өвлийг давах хоолтой үлдэх ёстой. Хитрхи шунвал ойн савдаг гээд айхтар юм би гэж сануулсан юм. Батнасан ах бид хоёр настан хүний үгийг даган тэгэлгүй яах вэ? Ахаа гээд толгой дөхөв. Харин Тулгаа ах байн цаг руугаа харан төгшөөж за өвөө минь одоогийн цагт юун савдаг вэ? Жирх хэрэмд самар үлдээх гэж бид нэр бензин хоолны мөнгөө өрж энэ хол тайгад ирээгүй шүү дээ гэд хотоос шуудаанууд авчирсан дүүргэж байж л буцна гэж шивнэн тохуурхаж байлаа. Бид тайгаад гүн нэвтэрч зааж өгсөн газарт буудлаад 3 дахь өдрөөсөө самар цохиж эхлэв. Манай буудал байрлсан хүндий үнэхээр баян. Хуш моднууд нь том боргоцоогоор дүүрсэн байлаа. Батнасан ах бид хоёр даваа ахын хийснээр нэг модыг бүрэн хоослохгүй. Дээд талын хэцүү мөчөрт байгаа болон жижиг боргоцоонуудыг хөндлөгүй үлдээж байв. Харин Тулгаа ах тэс өөр байв. Тэрээр том цохиурыг үхэн хатан далайж хуш модыг холцруулан байж цохиж унсан боргоцоо бүрийг үлдээлгүй уут руугаа чихэж байлаа. Бүр болоогүй. Залуу хошны мөчрүүдийг хуглан дээшээ авирч модыг холцруутаж гинттлэн цохиж байв. Би түнд Тулгаа ахаа наад модоос хүтгээд яах вэ? Дээр нарай жижиг боргоцоонууд үлдээч хэлтэй гэхэд чимээгүй бай. Нэг боргоцооч гэсэн мөнгө. Модонд санаа зовоод байвал хизээ боргоцоогоо түүж дуустдаг юм. Энэ амьтд чинь өөр газраас хоолоо олоод идчихнэ гэж умдууцав. 4 дахь өдрийн орой гэхэд Тулгаагийн шуудаанууд дүүрч биднийхээс бараг 2 дахин их самар цуглуулчихад байв. Батнасан ах түнд одоо болоо цаад хөндөй рүү битгий ор. Тэр хөндийг нутгийнхан их догшин эзэнтэй тайга гэж ярьдаг юм гэж сануулсан ч Тулгаа тоосонгүй. Үдэш болохын алдад тэрээр ганцаараа цаад хүн рүү ороод 3 шуудаа самарч ирсээр багталтай нь аргагүй хүрээд ирэв. Сүртэй шүү. Цаан чинь бүр баян хошнууд байна. Би нэгч боргоцоо үлдээлгүй бүгдийг нь цохиод хайчихлаа гэж ярив. Нар уул дээгүүр даван жаргаж бүрэнхийн нөмрөх үед тайгад маш анир чимээгүй байдал нөмрлөө. Уг нь орой болохоор салхи сэвэлзэж шөнийн шувууд донгодон модны мөчөр шажигнах чимээ тасардаггүйсэн. Гэтэл тэр шөнө орчлон дэлхий тэр чигтээ агаргүй болчихсон юм шиг маш чимээгүй болов. Шуудын дуу тасарч анир чимээгүй байдал нөмрлөө. Бид майхны өмнө түүдэг гал асаан суун. Тулгаагийн түүж авчирсан майхны хажууд хураастай байсан шуудатай самарнууд дотроос ямар нэг зүйл шажигнаж эхлэв. Яг л дотор нь баахан юм божигнож байгаа юм шиг. Тулгаа хурганы сүүл шиг юмнууд орчихсон юм болов гэд нэг шуудааг өшгөлтөл шуудатай самарнаас маш хөвгөө. Чихтэй ялзарсан үнэр хамар руу цохиж дотор нь ямар нэг зүйл чирэлцэн хувцс маажих шиг сөнг бүдэг чимээ гарлаа. Та нар сонсоо гэж Батнасан ах шивнэхэд бид бүгд байсан байранда тас гацаж бие рүүгээ харан цон хийв. Тулгаа сандарч утгаа гаргаж ирээд шуудааны амсрыг огтлон асгав. Гэтэл өдөржин тунгалаг цэвэрхэн түлээ гэж бахархаж байсан самарнууд нь ялзарч харалсан шороо хогтой холтон өнгөрөн гарч ирэв.
Тэр агшинд майхны цаана гүн харанхуй тайган дотор маш хүнд хөлийн алхаа сонсогдож эхэллээ. Ерийн хүний алхаа биш, ямар нэг асар том хүнд зүйл модны үндэс хуурай мөчөр тажигнан хагалсаар бидний байгаа буудлын руу аажмаар дөхөж байв. Зүрх цээжин дотроос дэлбэрэх гэж байгаа юм шиг дийсэж айдастай автсан бид хөдөлж чадахгүй зогслоо. Гинт түүдэг гал маань хэн нэгэн үлээж гисэн юм шиг шууд унтарч түнэр харанхуй нөмрөв. Тэгтэл бидний яг урд хош моддын заагдах харанхуйд хүний биеийн хэлбэртэй боловч асар өндөр тасхар сүүдэр шиг зүйл чимээгүй зогсож байхыг харлаа. Тэр зүйл биднийг ялангуяа тулгааг нүд салгахгүй ширтэх мэт сүүдэр нь хөдөлгөөнгүй байв. Модны мөчөр дээрх шувууд гинэт сандар нисэлдэж уулын сэвшээ салхи бидний чихэнд асар сөнг, гунигтай, заналтай шууган болон сонсогдох шиг болов. Яг тэр мөчөд тулгаах өвдөг сөхрөн унаж хамаг биеийн салгалж чарлан уйлж эхлэв. Тэрээр ухаан самуурсан мэт гараараа өнөөх харлаж ялзарсан самарнуудаа дээш нь шидэж намайг өршөөгөөч, би дахиж ирэхгүй, бүгдийг нь үлдээе гэж ойрлон толгоогоо газар савн мөргөж эхэлсэн юм. Түүний амнаас цагаан суус асгарч нүд нь эргэлдэн ухаан алдан өнөв. Батнасан ах бит хоёр айсандаа хөдөлж чадахгүй. Дотроо зөвхөн ариун дагшин тайга минь өршөө гэж залбирч байлаа. Харанхуйд байсан өнөөх асар өндөр сүүдэр аажмаар өтгөн тайгын гүн рүү уусах мэт алга болоход ойн хүйтэн салхи намдаж чимээ анир харьцангуй тайван болов. Бид хоёр чигчий хуруугаач хөдөлгөж чадахгүй айдас давтан байж арай гэж ухаан алдсан тулгааг чирэм майхандаа оруулж үүр цайтал чичирч хонсон билээ. Маргааш өглөө нь үүр цаймагц бид түүсэн самарнуудаа тэнд нь шууданаас нь гаргаж үлдээгээд хамаг майхан саваач ирсээр тэр уулнаас буцсан юм. Тулгаа хотод ирснийхээ дараа хэдэн сарын турш хүн дээр өвдөж сэтгцийн хувьд маш их цочролд орж улмаар сэтгцийн эмнэлэгт хэвтсэн гэж дуулсан. Учир нь түүнд биднээс илүү аимшигтай зүйл харагдаж сонсогдсон байх гэж боддог. Ой уулын хамгаалагч савдаг ямар нэгэн том жижиг амьтан сүүдэр зэргээр хүнд ямар ч байдлаар харагдаж чаддаг гэдэг юм билээ. Байгаль дэлхий ой тайг гэдэг бол хүний дураараа авиралдаг газар биш. Байгалийн дагшин шүтэлцээ далд хүч гэдэг бол зүгээр нэг үлгэр биш гэж би одоо ч итгэдэг. Авах ёстойгоо авч амьтад ба байгальд ногдлыг нь үлдээж сурах нь хүний ёс билээ.